Цусны зочмог хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг бүтээхэд Монгол эрдэмтэн оролцжээ. Ажилгүйд л ядуурл дарамт дээрлэхэлтээс болж амиа хорлож байна. Нийслэлийн ногоон бүсэд хурш модны самрын ургац баг ургацгүй болохыг тогтоолоо. Багал орчны зөрчлийг захимаар өгөх боломжтой. Чингис хаан олон улсын нисэх буудлын руу зорчигч урсгал 3 дахин өсжээ. Брэдэд адуу судлалын олон улсын зөвлөгөөн боллоо. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Цусны зочмог хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг бүтээхэд Монгол эрдэмтэн оролцжээ. Тодорхойлбол хүнсэлт тэсвэртэй цусны зочмог хавдрын эмчилгээнд 3 варианттай хүнслийн эсрэл ба интерферон альфа хавсарсан үйлдэлийн механизмыг судлахын сэдвт Монгол Хятадын хамтарсан төсөл 2021-ээс 2025 он хүртэл хэрэгжиж дуусжээ. Төслийн удирдагчаар Хятадын талаас профессор Наран Мандура, манай улсаас академич Шармин Болд нар ажилласан байна. Төслөөр чулуун хор буюу хүнслийг тусгаалan судлаж цусны зочмог хавдрыг эмчлэх боломжтойг тогтоожээ. Ажилгүйд л ядуурл дарамт дээрлэхэлтээс олж амиа хорлож байна. Асуудлыг цогцорон шийдэхгүй бол ирээдүйн болсон залуу үеэ алдсаар байх болно гэж Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгц нийгмийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал Алтанзул хэлжээ. Эмч сэтгэл зүйчдийн тайлбарласнаар амиа хорлолт нь 15-аас 34 насны залуучуудын нас баралтын гол шалтгаан нь болж байна. Тодорхойлбол 20-с 24 насныхны нас баралтын 27%, 25-аас 29 насныхны 21%, 15-аас 19 насныхны 24% нь амиа хорлолтоос шалтгаалсан байна. Энэ нь ойролцоогоор тухайн насны 4 хүн дутмын нэг нь ийм шалтгаанаар амиа алдсан гэсэн үг юм а. Нийслэлийн ногоон бүсэд хурш модны самрын ургац баг ургацгүй болохыг тогтоолоо. Тиймээс хурш модны самрыг ахуйн зориулалтаар бэлтгэхгүй байхыг нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байна. Манай орны ойн 5.2%-ийг хушин ой эзлэх бөгөөд 10 аймгийн 63 сум Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургадаг. Хурш модны самрыг 10 дугаар сарын 20-наас дараа оны 2 дугаар сарын 1-ний хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг юм а. Байгаль орчны зөрчлийн талаарх мэдээллийг захимаар өгөх боломжтой. VAST-MECC.gov.mn портал болон гар утасны аппликейшнаар агаарын бохирдол үүсгэж байгаа зуух, автомашин, хогштаах, ан амтан, ургамал, газрын хэвлэлд холбогдох зөрчлийг байршил зурагтаа оруулах боломжтой болжээ. Ингэснээр тухайн мэдээллийг харьяа нутаг дэвсгэрийн эрх бүхий алба хаагчид хүлээн авч газар дээр нь ажиллах нөхцөл бүрдэх юм а. Чингис хаан олон улсын нисэх буудлын руу нийтийн тээврийн 3 чиглэл үйлчилж байна. Тодорхойлбол Хэ-19 Чингис хаан нисэх буудлаас Сүхбаатарын талбайг хүртэл өдөрт 5-6 тээврийн хэрэгслэр 48 минут тутамд зорчиж байгаа бол Хэ-20 Чингис хаан 5 шар, Шүү 4 шөнийн автобус Чингис хаан 5 шар чиглэлд 22-оос шөнийн 3 цаг 20 минутын хооронд тус бүр 1 тээврийн хэрэгслэр үйлчилж байна. Анх нийтийн тээврийн автобус явж эхлэхэд сард дунджаар 80 орчим зорчигч тээвэрлдэг байсан бол чиглэлийн тоог нэмснээр одоо 400 орчим хүн үйлчлүүлдэг болж зорчигч урсгал 3 дахин өсжээ. Брэдэд адуу судлалын олон улсын зөвлөгөөн болж соёлын сайд Соёлмаа Дагаева оролцсон байна. Адуу судлалд соёлын яам ямар хамаатай вэ гэж асуух хүн гарах бах. Адуу бол манай ард түмний соёлын салшгүй нэг хэсэг, бэлэгдлийн код юм гэж биеинд хариулна. Брэдийн үлгэр туйлсанд мороор айлж, хэлхсаар нь тэнгэрээс бух зэргээр гардаг. Энэ дагуу морины хэлхсийг томох ажиллагаа улам хөгжиж байна. Мөн манай үндэсний 3 тоглоом наадгаад Морьтой Баатрыг алдаршуулж магтандуулдаг. Морь өдөр тутмын амьдралын туслагч төдийгүй бусад хэрэгтэй цагт байнга бэлэн байдаг адгуус гэж тэрээр Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Амралтын өдрүүдэд ая тухтай өнгөрүүлээрэй.